Биднэрт ер нь ингээм амжилттай амьдрахад, нэр хүндтэй карьертай амьдрахад энэ ер нь зан чанар л асуудал болоод байгаа сте. Тэгээ зан чанар дотроо уур гэдэг зүйл бүр хамгийн асуудалтай зүйл юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ууртай хүн ер нь нэр хүндтэй тийм хүндлэгдэх боломжтой юу? Ер нь яаж ч утсан боломж байгаа зөв ер нь эргэн тойронд чинь юм ууртай тийм хавь орийнхоо энергийг ингээд базаж ингэж мушгиж зангидаад ингээд энергийг бүр юм муухай болгож идэг хүн байдаг зү. Тэр хүмүүс ер нь хүндлэгдээл, нэр хүндтэй байгаа л ингээд сайхан олноо хүрээлэгдээл, хүндлэгдээл юм амьдрал нь сайхан өнгөтэй өдтэй жаргалтай байх ер нь л баг боломж байгаа. Тэгээд харилцаанд бас ингээд ер нь онцгүй харилцаа нь айгүй тийм доголдолтой хүн бас юм ад жаргалтай сайхан амьдрах боломжгүй юм шиг санагддаг, ажиглагддаг. Тэгээ энэ бол ер нь үний юм бэ. Тэгээд өнөөдрийн яриагаар болохоор уурны тухай ярих гэж байгаа. Уурыг ингээл тэг хүн бол уурж болохгүй, тэр үеийн сэтгэл хөдлөл эмоцийг дарах хэрэгтэй. Уурыг төвчих хэрэгтэй. 20 секундын дүрм үү. Уураа хянд сурах хэрэгтэй энэ төр гэж ярьдэн шүү дээ. Гэтэ ер нь уурыг яг хянж болох уу? Уурыг ер нь төвчиж болох уу? Одоо тухайн орчиндөө тухайн хүний хажууд ингээ уурыг төвччлээ гэж бодъё. Тэнгүүд тэр юм үүссэн энерги уурчаад ингээл юм үүссэн юм бөөгнөрл үүсчлээ шүү дээ энерги. Тэр яаж иж аваад тэр хүнээс гарах л болно. Яг тухайн мөчөд гараагүй байлээ ч гэсэн тэр хүнээс юу н гарч л тараа. Тэгэхээр гарангуудаа гэр орныхондоо ч юм хайртай хүмүүстэй шууд ингээ уураа гаргацдаг. Тийм за гэрийнхэндээ биш юм а гэхэд ингээл амар уураа тийц явжсэн аа. Машины зам дээр ч юм уу хин нэг юм машин ингээл урдуур нөхөд ингээл гэл бүр ингээл амар уурн хүрээл амар бүхэмдсэн явж байгаа хин нэг ингээл танихгүй үнд ч юм уу шууд уур хасгацдаг зү. Ингээ уур халдварладаг нэг бичлэгийн талаар байдсан шүү дээ. Иний талдварладаг, уур халдварладаг юм хоёулынх нь бичлэг хийсэн. Тэр бүл яг үнэн байдсан шүү дээ. Ингээл халдаал авчдаг тийм. Тэгэхээр уурыг бол ер нь их тийм төвчин уураа хянана гэсэн асуудал байдаггүй юм шиг санагдсан. Уурыг бол анханаас нь л өөртөө үүсэхгүй тэр нь л суралцах юм билий. Тэгээд энийг ингэж ярьж байгаа шалтгаан нь болохоор би нэг жил гарan яг өөрийнхөө ууртай тэмцсэн байхгүй. Зөвхөн ууртай ч яг өөр асуудал үүсдээ тэмцэж явсны хамгийн том нэг юм болохоор ер нь яхаар уурлаад идэв тийм хүн гэл айгүй хэм судлаад ийм зан гаргуул хүн ууралж болох юм бэ? Ийм нөхцөл байдалд хүн ууралт юм байна гэд нийгмээс болон аав ээжээсээ бид нэг ингээд авчдаг. Тэгээд монголчууд ялангуяа жоох ууртай амгтай штий. Тэнгүүд яг юм зөв зүйл дээр ууралж байх юм бол зүгээр огт уургүй хүн байх бол боломжгүй. Харин ингээд ямар ч хэрэггүй зүйл дээр ингээл төвчгнөөл ингээл юу яагаад гэдэг штий шатзагнаал ингээл уурлаад гэдэг штий монголчууд ер нь энэ болохоор ингээл нийтээр ийм зүйл болоход ийм нөхцөл байдалд ууралж болно гэд нөлөөлсөн хүүхдүүдэд ингээд биднэрт бүрэн ингээд нөлөөлөл яваад байгаа. Хүрээллээр ингээд нийгмээс бидний аваад байгаа хгүй. Тэгэл аав ээж ч гэсэн ихч ах дүүнэр ч гэсэн ингээл иймэрхүү нөхцөл байдалд ууралт юм байна гэж бид ингээд шингээгээд авсан. Тэгвэл яг тэр нөхцөл байдал над дээр ирэнгүүт шууд уурлна. Яг бол ийм үед ийм реакшн, ийм хандлага, ийм уур гэж хүнээс гардаг гэх кодлогдчихдээ юм байна. Одоо аав ээжид чинь ингээл хин нэгэн зээлс мөнгө өгөхгүй утгад аав ээж чинь шууд тэр хүний уурлана. Уурлах гэдгийг шууд сонгож байгаа байхгүй. Тэр хүн уурлахгүй байх сонголт ингээ байхад уурлахыг нь сонгодог. Ингээм зам дээр явж ийснаа ингээд машинтай шүргэлцчихлээ штэ. Амар ойхтор осол болоогүй ч гэсэн шүргэлцэхэд шууд уур нь хүрдэг. Тэг ингээл одоо энэ машины чинь дараа нь яаж янзлуулах юм даа. Тэг нэгэнт болоод өнгөрцөн юмыг уурлаад яг ямар шаардлагатай юм те. Сартаагаар бодоод ойлгочих юм бол тэр уур болохоор сонголт юм байна гэдгийг ойлгох юм лээ. Миний анзаарж байгаагаар ихэнх уур үүсэж байгаа шалтгаан бол ерөөсөө нөхцөл байдалд ийм хандлага хин нэгэн гаргаж исэн, хин нэгэн ийм тохиолдолд хоол идэхгүй. Ресторан ингээд хоол захиалаад ирэхгүй амар удаждээ шүү дээ. Яасан бэ гэж асуусан чинь таны хоолыг ингээд захиалахыг мартчихжээ уучлаарай. Таныг ингээд удаан хүлээлгэж та дахиад жоохон хүлээж авах гингүүт ер нь ингээд завлгалаа гэж хүлээж авдаг хүн байдаг. Амар ингээд бүгд гэл ингээл ууралж хүлээж авдаг тийм. Тэнгүүд нэгэнт мартагдсан байгаа болохоор тэр хоолыг буцаж тэр чиний захиалсан цаг хугацаанд очиод тэр хоолыг яг захиалах боломжтой юу? Нэгэнт ингээд тэр хүн захиалаагүй өнгөрцөн байгаа хгүй.
тэр үед ингээ уурлах ямар ч одоо шаардлагагүй. Тэгвэл ингээд одоо болио миний цаг тавьж байна. Би ингээ буцаа мөнгө авчаа. Эсвэл ингээ гарыг. Нэг бол за тэгвэл айгүй хурдан гаргаад өгөөрэй. Би ингээ чамайг зөндөө хүлээсэн учраас энгийн үеийнхаа хурднаас дахиад илүү хурдан гаргаад өгөөрэй гэж хэлээд хүлээх нь ер нь бол яатч утсан эрүүл хоноор зөв шийдвэр байгаас тий. Тэр хүнд ингээ уурлаа гэд тэр үеийн л нэрвийг бараад өөртөө чинь л муухай мэдрэмж төрөөд тэр зөөгчийн ч гэсэн тэр өдрийг ингээд тэр чигт унтрааж яснаас хүрхээд эхлэх үед ингээд сонголтууд гарч ирээд нэг бол уурлахгүй бах, нэг бол тэр хүний зүгээр үнцээр нь ойлгох. Энэ нөхцөл байдлыг би өөрөөсөө өөрчилж чадахгүй мэнэ гэдгийг нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Тэгээ яг ингээд ойлгоод өөртөө ажиллаад 2-3 сар яваад ирэхээр уурлах боломжтой нөхцөл байдал гэж юу н байхаа болчтой юм билий. Ихэнх тохиолдолд шүү. Зарим тохиолдолд мэдээж өөртөө хүртэл аргалзна гэдэг шиг ингээд зарим хүн ингээд санаатаагаар чамайг өдөөд санаатаагаар чамайг хохироогоод ч юм уу нэг юм жоох юм цаана нэг юм хором санаатай нэг юм яваад байгааг чи анзаарах юм бол тэрэн дээр бол чи уур илэрхийлж болно. Хүн л юм чинь уургүй хүн ингээ тас уургүй болчвол тэр ямар сэтгэл хөдлөлгүүд юм зүгээр юм мод болчихно үстэй. Тэгэхээр зүгээр юм дээр тэг ингээл нэг юм хоол захиалсан ч төдий дээр ингээл оочирсан төдий дээр зам дээр төгчрсний төдий дээр ингээл хүүхд чинь үгэнд орохгүй байгаагийн төдий тийм жоохон ийм шалдар болдор хэрэггүй юмд бол ингээд уурлаад хэрэггүй энэ бол сонголт байд юм байлээ. Ухамсартайгаар уурлахаа болохын тулд би эхлээд ууртаа гэдэг хүлээн зөвшөөрнө. Хэрэггүй юмд уурлаад байдгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд за тэгвэл би одоо уурлахаа болий гэдэг шийдвэрийг эхлээ гаргана. Би энэ зантайгаа ажиллана гэд хамгийн одоо юмыг ер нь засахын хамгийн ихний алхам бол ерөөсөө шийдвэр гэдэг байхгүй. Эхлээд хүлээн зөвшөөрөө дараа нь шийдэх байдаг байхгүй. Шийднэ гэдэг чинь өөр амар хэцүү байхгүй. Хамгийн хэцүү нь уур бол сонголт юм байна гэж тэрийг ингэж одоо дотроо кодлоод би уурлахгүй байхыг сонгоно. Би уурлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй энэ үг угаас ингэ уйлаг болтлоо сонсогдсон шүү дээ. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэрэгжүүлж чадахгүй байгаас дээ. Тэгэхээр өөрийгөө ууртаа гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй шийдвэр гаргаж чадаагүй учраас тэр үгийг хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Тэг ямар ч юм ер нь дадлаар засагддаг. Эхлээл ингээл амар гоё уурлахгүй ингээл явж ийснаа зарим нэгэн зүйл дээр уурчдаг. Тэгэл яа би уурлаа ш ямар тийм юм за би чадахгүй мэгий хайчих юм бол буруу. Харин за уурлаа дахиад дарааг удаад үгүй энэ 7 хоног би уурсангүй ганцхан л удаа уурлаа. Өмнө нь бол өдрөл бол баг уурладаг гэсэн. 7 хоног уурлахгүй байхыг сонгож чадлаа. За дараагийн 7 хоног дахиад нэг уурлцлаа. За дахиад дараагийн 7 хоног үзье 7 хоногт нэг удаа уурлах нь чинь болж шүү гэж үзэнгүүтээ. Дараагийн 7 хоногт уурсангүй шүү. Тэгсний 10 дахь хоног дээр уурлцлаа. Уг нь 7 хоног төвчсөн байсан шүү гэл. Тэгэл дараагийн 7 хоногт нь дахиад ингээ 2-7 хоног төвччихлээ. Йоо би 2-7 хоног уурсан гүшт ямар гоё юм бэ тий. Уурлахгүй байх чи ямар гоё юм бэ гэж мэдрээл тэгэл ингээл хугацаагаа сумгаал яваад идэг. Тэгэл сар үе би энэ сар баг уурсан гүштэй. Ингэж явж байгаа нэг мэтгэд л ер нь баг уурлахаа болцсон хүн байдаг болцсон байлээ. Ер нь л нэг амар уурлахгүй уур бүр хүрхээ байждаг. Бүх юмыг ингээ ойлгоод эхэлдэг байхгүй. Ажлын чинь хүн ингээ чиний хийх тэр хүн чи ингээ ажлынхаа хүнд ингээд энийг хийчээрэй гэж хэлнэ. Тэр хүний хийх ёстой ажил мөн чиний хэлэх ёстой мөн байсан. Тэгээ ингээд 3 хоногийн дараа нөгөөх асуугаа чи нөгөөхөө хийсэн үү гэнгүүт нөгөөх чинь таг мартцсан. Тэгэнгүүтээ өстой ажил хийж чаддаггүй те би өстой чамд 3 хоногийн өмнө хэлээд те чи бол те ийм л байж те гэл нөгөө нэг амар буруутгал өөрийнх нь бүр ингээл хамаг энергийн унтлан өгнүүд хэлээл те өөрөө ч тэрэндээ стресстэй. Тэхийн оронд тэр хүн мартаж болно штэ хүн л юм чи мартна гэдэг үгийг эхлээд тархиндаа шууд бодох хэрэгтэй байхгүй тэр мөчөд хүн ер нь мартдаг. Би ч гэсэн хизээний цагт амар тэнэг юм мартчихл байсан да гэдгээ шууд бодоод тийм за одоо чи гяс хийж чадах өнөөдөртөө амжуулаад өччих юм уу. Тэг ингээд өнөөдөртөө амжуулаад өгчих гэж хэлэхгүй нь одоо хамаагүй тэр үеийнхаа шийдвэрээр л хоёр тэр юу яаж тохирохоо шийдэн штэ. Хамгийн гол нь тэр мөчөд уурлаад тэр хүн угаасаа 3 хоногийн өмнө хийцэн байх хэвээр хийгдэхгүй байхгүй. Тэр нэгэнт ингээ өнгөрцөн тэрийг хин нэг мартаад тэр хүн биш байлаа ч гэсэн өөр хин нэг мартаж болох байсан байхгүй. Тийм учраас тэр хүнийг заавал тэнэг мангараар нь дуутах албагүй өөр хүн байлаа ч тэрийг мартсан байх боломжтой байсан болохоор угаасаа л хүн юм чинь алдаа гаргана. Хүн л юм чинь мартна гэдэг юм хүнд байгаа л бол ямар нэгэн үйлдэл дээр заавал мартчихэл таараа.
тэгэхгүй хүн мартдаггүйс мэл энийг бас мартахгүй хийцэн байгаа штэ гээд ингэж ойлгох юм болгоныг тухайн мөчөд ингээд 5 секунд л зурус гээл нэг бодол орж ирдэ штэ. Яг тэр үедээ газ тэр бодлыг зурсах ингээд бодоод амжих хэрэгтэй байхгүй. Тэнгүүд уур анханаас үүсдэггүй юм билий. За өөр жишээ гэх юм бол хүүхэд чи ингээл хоол идээ сууж ялла штэ. Эхлээл халуун хаяалал өгчлөө ингээл бөөндө хоол идгээл суудсан чинь хүүхэд нэг дэлчгнаа л идэв штэ. Дэлчгэнж жагаал нэг хоол асахчдээ ш. Тэнгүүт энэ муу дарваас юм дандаа ингэж идэв. Хамаг юм ингээд төснүүллээ заваартуулчлаа. Энэ чинь бие цэвэрлэнэ гэл. Тэрийг уурлаа гэд чи уурлна хүүхэд чинь ээждээ загнуулсан дурсамжтай л үлдэх болохоос одоо загнуулаад харах юм дөлгүү юм байнгын загнуулж идэв хүн өгүүлжсэн ч тоохгүй хүн болоод идэв үсттэй. Тийм учраас загналаа гэд тэр хүүхдүүд муу надад ч муу юм чинь одоо яах вэ? Тэр хоол амар нэгэн тасгарсан юм чинь би тэр өмнөх секундын өмнө очиод тэрийг хасахгүй байх хэмжээг одоо буцаагаад цаг хугацаа буцаагаад хасахгүй байх боломж байхгүй шүү дээ. Нэгэн л хасгарсан юм чинь тэрийг хин нэгэн цэвэрлжэл таараа чи юм уу аав нь ээж нь юм уу аав нь юм уу те тэр хүүхд өөрөө ч юм уу хин нэгэн тэрийг цэвэрлэн нэгэн л хасгарсан тэр хоолыг буцаагаад хасгаагүй цаг хугацаанд очих боломжгүй учраас уурлаа гэдэг яг юу ч өөрчлөгдөхгүй болохоор хүүхэд юм чинь юм хасгадаг хүүхэд юм чинь ингээд цаанаасаа бүр ингээ өрөмний өчиг хөдөлж байгаа талчханж байгаа хоолугаас хасгацдаг чи тэрэнд уурлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. А яагаад чи тэрэнд уурлж байгаа гэхээр чамайг юм хасгах гэдэг аав ээж чинь уурладаг гэсэн байхгүй юу? Ер нь юм хасгахаар уурлах юм бэ гэдэг код биднэрт байгаа. Ингээд нийгмээс ийм нөхцөл байдалд ууралт юм байна гэж түрүү ярьсан шүү дээ. Нөхцөл байдлуудад ууралтгуудыг бид нэгээд тархиндаа кодлоод авсан байт юм байна гэдэг шиг зүйл болж байгаа байхгүй. Ингээд хүүхэд хоол асах юм бол ууж исэн юм асах юм бол уурлна гэдэг код ингээд ер нь ингээд нийтээр нь маст нь байдаг. Тим юм явагдаад хоёрт болохоор бас юу яаж аа чи ууртай байсан угаасаа ингээд хин нэгэнд ууралтын тэрийг гаргаж чадаагүй байж идэл хүүхэд чинь хоол асахчлаа далимдуулаад уурлж байгаа. Чи ингээд далимдуулж байгаагаа мэдгүй шүү дээ. Тэр чинь чиний өөрийн контролгүй цаанаас нь ухамсараар чинь үйлдэгдээд байгаа байхгүй. Ийм нөхцөлд далим гарлаа. Одоо би түрүүний үүссэн уурыг энэ дээр гаргачихъя гэж юм цаанаас нь бүр ингэж ууралчж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өмнө нь үүссэн уур чинь чи өөрөө өмнө нь уур үүсгчихэд гэртээ ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр уурыг анханаас нь үүсгэх ёсгүй байсан байхгүй ажил дээрээ. Тэгэд бас нэг жишээ байна. Хүмүүс ингэж бүр нэг юм зэвүүн хүрхсэн хүмүүстэй найзлалтай ихтэй ингээл хамаг хор шарыг чинь мартаал тий танаа хатмал чинь тэгээд байгаа юм шүү, нөхөр чинь тэгээд байгаа юм шүү, эхнэр чинь тэгээд байгаа юм шүү гэл нэг юм дандаа юм малтчихэдэг чамаг юм хорон хүмүүс ажил дээр чинь ч юм уу найзууд дээр амьдрал дээр чинь ингээд байдэн штий. Тэнгүүт тэр хүмүүс хүний яг юм угийн уурлах шалтгаан одоо юм хүнийг байд суух аргагүй болгодог тийм хүмүүс идэхгүй. Одоо хүний энергийг сордог гэсэн үг. За тэгээ хит нуршуу байсан бол уучлаарай. Тэгээ дараа уулзъя. Баяртай.